Сайн байна уу? IT-ний хоёрын чампионтрын. Тэгээ өнөөдөр миний бэлтгэсэн сэдв бол distributed system болон parallel system гэсэн сэдвээр бэлтгэсэн. Distributed system гэж юу вэ? Энэ нь болохоор сүлжээгээр холбогдсон олон компьютер нэг системд ажилладаг. Тэгээд нэг зорилготой өгөгдөж солилцдог систем. Тэгээд өөр өөр газраас байршил хамаарахгүйгээр ажил болдог. Distributed system-ийн гол шинж нь болохоор хуваарлагдсан байдал, тэгээд өндөр найдвар тавилт өргөдөх боломжтой. Өргөдөх боломжтой гэдэг нь болохоор өргөн хүрээнд маш олон төрлийн олон тооны хүн ашиглах боломжтой байдаг. Тэгээд distributed system-ийн даваа тал нь болохоор ачаал хавагдана. Тэгээд өндөр хүртээмжтэй учраас олон хүн зэрэг ашигласан ч ачаал даах чадвар нь өндөр байдаг. Тэгээд алдаа гаргасан тохиолдолд систем бүхэлдээ унтрахгүй бусад зангилыг хэвээ ажилдаг. Distributed system-ийн сул тал нь болохоор сүлжээний хоцролт үүснээр нь гүйцэтгэл удаашрах магадлалтай байдаг. Тэгээд аюулгүй байдлын эрсдэл өндөр. Аюулгүй байдлын тал дээр бол юм уу? Тэгээд нарийн бүтцтэй учраас мэргэжлийн түвшний зохиогоо шаарддаг. Тэгээд distributed system жишгээр авч үзвэл Google Search, тэгээд Facebook, Instagram, Messenger, тэгээд банкны системд болон cloud service. Cloud service нь болохоор AWS, EC2, тэгээд Google Computer Engine, тэгээд Microsoft Azure VM гэсэн гурван сервисүүдийг агуулдаг. Тэгээд parallel system гэж юу вэ? Олон процессор нэгэн зэрэг ажиллаж нэг том ажлыг хувааж гүйцэтгэдэг. Тэгээд нэг машин дотор эсвэл нэгэн бүлэг хэлбэртэй байж болдог. Тэгээд parallel system төрлөлт нь болохоор shared memory болон distributed memory, тэгээд SIMD болон MIMD байдаг. Тэгээд SIMD болохоор нэг загвар дээр олон өгөгдлийг зэрэг хийгддэг. Тэгээд graphic CPU-ийн төлхөө ашиглагддаг. Харин MIMD нь болохоор олон заавар, олон өгөгдөл дээр зэрэг хийгддэг. Тэгээд сервер болон суперкомпьютер гэх мэтээр төлхөө ашиглагддаг. Parallel system-ийн даваа тал нь болохоор илүү хурдан гүйцэтгэл, тэгээд том хэмжээний тооцоолол тохиромжтой, өндөр бүтээмжтэй байдаг. Parallel system-ийн сул тал нь болохоор synchronization шаардлагатай. Энэ нь болохоор олон процесс, утас, ресурсыг зэрэг ашиглах үед үйлдэлийг нь зохицуулж мөргөлдөхөөс сэргийлдэг. Ингэснээр нь ямар нэгэн аюул гэмтэл гарахаас сэргийлж өгдөг. Их чухал гэсэн үг. Тэгээд код бичгэд төвөгттэй, хардвер нь үнэтэй байдаг. Distributed system болон parallel system-ийн ялгаа нь болохоор distributed system болохоор олон төхөөрөмж хооронд холбогддог. Parallel нь нэг системд олон цөм зэрэг ажиллана. Distributed нь болохоор network focus гэдэг бол parallel нь CPU focus гэж байна. Хэрэглээний салбарууд нь болохоор AI, машин сургалт болон cloud computing, тэгээд scientific simulation буюу шинжлэх ухааны бодит өвдөглийг компьютер дээр загварчиж туршдаг. Тэгээд загварчлалын туршлагатай юу нэг бол далайн хөдөлгөөн болон цаг агарын үзэгдэл. Яг заавал scientific simulation-ыг ашиглах хэрэгтэй гэвэл бодитоор турших боломжгүй болон тэгээд үнийн хувьд маш өртөгтэй байдаг. Тэгээд big data гэж байгаа. Тэгээд big data нь маш их хэмжээний маш хурдан өсдөг олон төрлийн өгөгдөл. Тэгээд ашигтай ер нь томоохон байгууллагын өгөгдөл дээрээс ашигтай үр дүн гаргаж авна. Тэгээд хэмнэл оюухан машин сургалтын дээр зайлшгүй шаардлагатай байдаг. Дүгнэлттэй болохоор distributed нь болохоор сүлжээгээр холбогдсон олон систем байдаг бол parallel нь нэгэн зэрэг ажиллагаатай процессор байдаг, ганц цөм байдаг гэсэн үг. Тэгээд хоёул цаг хэмнэх гүйцэтгэлийг өсгөхөд чиглэсэн байдаг. Анхаарал тавьсан баярлалаа.